Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Сар шиндээ сайхан шинэлцгээс хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв TIFT-ийн хүмүүс гэсэн сэдэв байна. Дэвтэртээ ансаар гарчгаа тавиараа хүүхдүүдээ. Энэ хичээлийн үзхийн тулд бүгдээрээ эхлээд их газар ба ТV ялгааг ер нь TIV гэж юу гэлээд байгаа юм бэ гэдэг талаар судлах нь. За тэгээд гол их газар ТV-ийн гол ялгаа хэдэн их газар хэдэн TIV байдгийм бэ гэдэг талаар бяцхан тайлбар өгье. Их газар гэж юу юм бэ гэхээр эргэн тойрон усаар хүрээлэгдсэн томоохон хуурай газрыг хэлдэг байна. Дэлхийд нийт 6 том их газар байна. Үүнд Евразийн их газар, Африкийн их газар, Хойд Америкийн их газар, Өмнөд Америкийн их газар, Антарктид, Австрали гэсэн ийм 6 том их газартай гэж үздэг юм байна. За тэгвэл TIV гэдэг нь их газруудыг эргэн тойрны арлуудын хамтд нь нийлүүлсэнийг TIV гэж нэрлэнэ. Дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөө TIV тоолдог бөгөөд зарим нь 5 TIV-тэй, 6 TIV-тэй, за бүр зарим нь 7 TIV-тэй гэх мэтээр үздэг юм байна. За тэгвэл манай орны хувьд бол ерөнхийдөө 5 TIV-тэй гэж заадаг. Үүнд Европ TIV, Аз TIV, Африк, Америк TIV, Австрали TIV гэсэн 5 TIV-тэй гэж үздэг. Ерөнхийдөө TIV гэдэг нь хүн ам, соёл, зан заншлаар нь хуваасан голчилж бас хуваасан хуваалга гэж үзээд Антарктид TIV-д хүн амьдардаг учраас TIV гэж үздэг юм байна. За тэгвэл Антарктидыг оруулаад тоолвол 6 TIV-тэй. За Америк TIV, Хойд Америк, Өмнөд Америк гэдэг дотор нь TIV гэж үзэхээрээ 7 TIV-тэй гэж бусад улс орнууд тоолж үздэг юм байна. Энэ зураг дээр бас харагдаж байна. Та бүхэн сайн ажиглаарай. За энэ Олимпийн бэлэгдэл болсон 5 цагирганд бас 5 TIV-г төлөөлнө дүрсэлсэн байдаг юм байна. Тухайн TIV-ийн газар зүйн байрлалаар шалтгаалаад байгалийн нөөц уур амьсгал, хүн ам, соёл, эрхлэх аж ахуй зэрэг нь хоорондоо харилцан адилгүй ялгаатай байдаг юм байна. Тэгвэл бүгдээрээ TIV-үүдийн талаар товчхон үзэж танилцъя. За манай орны оршиж байгаа Аз TIV нь газар нутгийн хэмжээнд 44 сая км², хүн амын тоон 4.4 тэрбум байна. Ингэснээрээ дэлхийн хамгийн том, хамгийн их хүн амтай TIV юм байна. Нэрний хувьд наран ургах гэсэн утгатай нийт 52 улс орныг өөртөө багтаасан ийм том TIV байна. Дэлхийн 100 хагасыг эзлэн орших бөгөөд хүн амын ихэнх хувь нь монголчууд төрхийн буюу шар арьстай. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн уул Аз TIV-д оршдог юм байна. Маш олон үндэстэй яснаас тогтдог бөгөөд дэлхийн гол шашин болох буддын шашин, христийн шашин, исламын шашин аль нь манай тэд одоо хүмүүс нь дагаж шүтдэг юм байна. За газар тариална. Тэр тусмаа цагаан будаа цайны ургамлаар дэлхийд одоо тариалтар дэлхийд голлог хүүгийг гүйцэтгэдэг онцлогтой. За энэхүү зураг дээр Аз TIV-ийн Сөүл хотын зураг харагдаж байна. Хоёр дахь том TIV нь Африк TIV бөгөөд газар нутгийн хэмжээ нь 30.3 сая км², хүн ам нь 1.3 тэрбум, нийтдээ 55 улсыг өөртөө багтаасан ийм том TIV байна. Хүн амын дийлэх хувийг хар арьснууд эзлэх бөгөөд нутгийн уугуулруудыг бушмаанууд гэж нэрлэдэг юм байна. За энэ зураг дээр болохоор Африк TIV-ийн хамгийн өндөр уул болох Килиманжаро хэмээх уул харагдаж байна. Кофе тариалтаар дэлхийд тэргүүлдэг юм байна. За саван хэмээх юм байгалийн бүсэд нь дээр зэрлэг амьтдууд түгээмэл тархсан байдаг. Мөн нутгийн ихэнх хэсгийг цүл газар эзэлдэг онцлогтой. Сахарын цүл, Намибийн цүл гэдэг том цүлүүд эзлэн оршдог юм байна. Америк TIV нь үндсэн 2
үндсэндээ хоёр их газраас тогтох бөгөөд за зарим улс орнуудын нэг Хойд Америк төв, Өмнөд Америк төв гэж тусад нь ялгаж үздэг юм байна. За Хойд Америкийн их газрын тухайд 24.4 сая км квадрат газар нутагтай 565 сая хүн амтай нийт 23 улс оршдог ийм төв байна. Уугуул иргэдний индианчууд бөгөөд хүн амын дийлэн хувь нь христийн шашныг шүтдэг. За харба цагаан арьснуудаас хүн амын нэлээдгүй хувийг эзэлдэг юм байна. Дэлхийн урлаг, спорт, соёлын томоохон төв болсон ийм төв байна. За энэ хүү зурган дээр болохоор Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын зураг харагдаж байна. Америк төвийн нэг хэсэг болох Өмнөд Америкийн их газар нь дэлхийн баруун өмнөд хагас орших бөгөөд газар нутгийн хэмжээ нь 17.8 сая км квадрат. Энэ төв нийт 415 сая хүн оршдог юм байна. 12 улс оршдог. За Өмнөд Америкийн их газар нь дэлхийн уушиг гэж нэрлэгдэх Амазонкийн ширэнгойгоор алдартай. За мөн хамгийн өндөр цэгийг нь Аконкагуа гэж нэрлэдэг. Андын нурууны ноён оргилын харагдаж байна. За энэ бол Бразилийн Рио де Жанейро хот харагдаж байна. За дараагийн том төв бол Антарктид төв. Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт буюу өмнөд туйл дээр оршдог. Газар нутгийн хэмжээ нь 14.4 сая км. За байнгын оршин суудаг хүн ам гэж байдаггүй. Хвчлэн эрдэмтэд, жуулчид, судлаачид улирлын чанартай очиж байдаг юм байна. Гадаргын 98% нь мөсөөр хучигдсан хамгийн хүйтэн, хурай, хүчтэй салхилдаг, за өндөр дөрвөгцсөн гэсэн ийм онцлогтой төв байна. Далайн хав, оцсон шуу зэрэг амьтад байдаг ийм төв байна. За түүний дараагаар Европ төв. Газар нутгийн хэмжээ нь 10 сая 180 мянган км квадрат, хүн ам нь 731 сая. Нийт 50 орчим улс орныг багтаасан ийм төв байна. Хүн ам дотор цагаан арьснууд голлох хувийг эзэлнэ. Христийн шашин голлон тархсан байна. За энэ Альпийн нуруу харагдаж байна. Англи, Лондон, Парис толлын томоохон үзэсгэлэнтэй хотууд энд байдаг бөгөөд аялал жуулчлалт түгээмэл дэлгэрсэн ийм төв байна. За Австрали төв бол дэлхийн хамгийн жижиг төв бөгөөд хуурай халуун уур амьсгалтай. Газар нутаг нь 8.6 сая км квадрат. Энэ төв нийт 36 сая хүн оршин суух бөгөөд Австрали, Шинэ Гвиней, Папуа Шинэ Гвиней зэрэг улсууд нь энэ төвд харьяалагддаг юм байна. Уугуул иргэдийн аборигенчууд гэж нэрлэдэг ийм хар арьсд хүмүүс байдаг юм байна. За Австрали твийг 17 дугаар зууны үед нээсэн бөгөөд өмнөд газар гэсэн утгатай латин үг байх нэ. Австрали твийн амьтдын хувьд зөвхөн Австрали твээс твд тархсан өөр хаач байхгүй юм. Уугуул амьтад ихтэй имж, кола, баавга зэрэг амьтдаараа алдартай байх нэ. За нутгийн баруун болон төв хэсгээр томоохон элсэн цөлүүдтэй ийм төв байдаг юм байна. Энэхүү зурагт Австралийн Сидней хотыг харуулсан байна. Ингээд төвүүдийн талаар та бүхэнд товч мэдээлэл хүргэлээ. Та бүхэн гэртээ газар зүйн сурах хүчиг болон интернет бусад их сурвалжийг ашиглаад доорх хүснэгтийг бөглөхнэ. За төв тус бүрийн соёл, уур амьсгал, эрхлэх аж ахуйн талаар мэдээлэл олоод бөглөхнэ. За даалгавраа 2 сарын 22-ны 15 цагаас өмнө багш руугаа илгээгээрэй. Өнөөдрийн хичээл үгээр өндөрлөө. Анхаарал тавьсан явдал баярлалаа охтодээ.